Түмэн жилийн түүхийн нуучаа, буман жилийн нүүдлийн түүчэнд баларч үлдээгүй их өв соёл минь. Түмнээс Монгол гэж онцгойлох, бумнаас минийх гэж өөрөмсөх уламжлалт ёс үнэт зүйлс минь. Энэ бүхнийг эрдэмэт эрхэмлэн дээдэлж, бие сэтгэл, бодол ухаандаа шингэн авчраад өдгөө түгээн дэлгэрүүлж буй бэлэг оюунд хүмүүс болох соёлын өв тээгчтэй хүндэтгэн мэхий. Тарган сайхан зунжиж байна уу? Сайхан зусч байна. Тарган сайхан зусч байна уу? Сайхан зунжиж байна. Таны бийтэх сайн байна уу? Сайн байна. Сайн юу жирүү? Сайн юу жирлээ? Гарав. Өглөө гарлаа. Надад тэгээ миний гүйцэтгэх хажууд ирнэ юу вэ? Чимдгүй сэтгэх хажил би. Хурдан мөр цоллуулна чамаар. Наатам нээлтмэт хүндэтгэлийн ханцорт мэнцорт. Энэ чиний хэрэг бол их байгаа. Чи одоо миний халааг авч байгаа хүмүүлхлоор одоо миний энэ наатамдаар одоо юу хийдэг байсан бэ? Тэр залуунасанд тэрүнийг л одоо чи орлоо шүү дээ. Өөрөн тэр өөр бус түүний өрөөж байгааг хараж дуурайх хэрэгтэй. Тэгээд нэг юм л байнгын шилэг мэтэр чэйжтэй лумшаад байх юм биш шүү дээ. Чи өрөөж бодох гэж байгаа хүн чинь. Би чинь одоо 1935 онд холгоон жил юм. Өмнөгийн аймгийн Мандлова сумын энэ хөөрийн гол гэж энэ ангийн гол байт юм энэ ангийн гол гэдэг. Ангийн голын хөөр гэдэг газар төрсөн юм байна лээ. Дөрвөн 46 онд баг сургууль нас мэлэгсэн байна. Тэгээ баг сургууль суучгаад тэр баг сургуулийн нээлт хийгээд далай шаргуутай гэдэг энэ ханы зүрт нэг наадам болдё. Тэр наадамдаар нэг аха жигтэй хөсөйхэн юм ийсти шахараад ингээл зүгэн эргэж тойроод нэг сайхан шүлэг өмсдөг юм байгаа юм. Азийн намдах баялаг Монгол улс 10-11 оны өмнө асар их гашуунууд ингэж байхад алдар ихч бол Сүхбаатар жамтын ардын алтан магнаа явуулсан чой болсон нар зовлонд төрийг тооцож захин үчиг хийж авч явахад хавчигдсан. Тэгээд би ээжтэйг аюулаач үзсэн юм да тэр наадам. Тэгээ ээжтэй ярьлаа. Би нах яасан сайхан шүлэг өмсдөг юм бай. Гэсэн ээж минь хөөе хүмүүс тэр чи шүлэг гэдэг юм биш. Ерөөл гэдэг юм. Энэ хүн бол их ерөөл хүн байгаа юм. Гэж ингэж надад тайлбарлагдав. Тэгээд би энэ хүн шиг л нэг ерөөдөг хүн болох юмсан гэдэг. Өнөө хүүхэд насны юм чинь дотор санаанд ороод ирэхгүй юу. Тэгээд гүй би энэ хүн шиг нэг ерөөлч болох энэ хүн шиг л болох юмсан. Миний хөө тэгээд том болоод ерөөлч болоорой энэ хүн шиг л болоорой гэж хэлсэн. Тэр хэн байсан байггүй манай аймгийн цэцэн сумын цэцэн мандар хийж дээр ерөөдөг тийм сайн хүн байсан байгаа юм. Тэгэл би түүнээс л аваад энэ сайхан имийг хичээлдэг сорьёгээд тэгэл сургуультай суугаад одоо аавыгаа заалгаад бичиг үсгээ мэдээд ирэхдээ нэг уншихтай болохтойгоо зэрэг одоо сэндийн нэмсэрэнгүй нэг тийм энэ нүний нэг алтан гадаас
буурал дээдгээд нэг хоёр шүлэг тэр үеийн намдаар ордог байлаа. Халх Монголын малчин хатган өвгийн чин харцдаг тандын сүрэн харигацар суухтаа ихэнтэй ангимс яаж яваас наач энэ агшилэн шүлэгсэн энэ байна гэдэг эхэлдэг тийм нэг сайхан шүлэг шиг буурал дээжид түүнийг л чэйжлээ тэр үншил болох гэдэг байгаа шүү дээ ухаан. Тэгээд түүнийг чэйжилсэн. Гой түүнийг сайхан чэйжилсэн болохоор сургуулийнхаа хонцорт манцорт болон тэн дээр очиж өмсөн нөхөн тэгж л ихэлсэн хүн тэр намны ерөөлж болохын ихний уург сүүл гэж одоо хэлэх гээд байгаа юм бэ. Хөтөөний сан үйлчин одоогоон уяад үүслээд л ерөөдөм тэгээд үүснээ ерөөл хэлэхлээр байхгүй юу ч мэдэхгүй чи яхан жоохон хөөхд алтан гацаамч гэнэ ерөөл хэлүүлж байгаа юм тэр ерөөл орлуулж бэлгшээж байгаа юм тэр юусгөө хөдөөнөтний малчин хүн шүү дээ тэмээч юм байла тэгсэн намын өрөөс дуудаж байна. Нэг өдөр хүрээд очсон чинь Монголын залуучуудаа юутны их наадам гэж 2 дугаар их наадам гэж улсруулах гэж байгаа. Элхүүс татлагтай хүн байна. Чамайг л явуулъя. Тэр оюутны тухай өөрөө бодож зохиод ишүү юм болохоор бас нэлээд хэдийн зохиож очоо. Хэлээ тавьсан чи хараа 2 дугаар байранд ороод мөнгө мэдаа шагнуулдیں۔ Тэгэл түүнээс урамшаал. Тэгэл одоо эхэлсэн миний ерөөлт болсон эхлэл Ленин да. Танаас асуу зөвлөх авах зүйл байгаа юм аа. За. Тэр урт ирүүл хэлээд байгаа улсуудыг ингээ харахад дандаа давхардаж хэлээд үгэн давхардаад хувилбарлаж хэлээд байгаа. Тэрнийг ер нь яаж холбоож оруулж ирвэл тэр мөр давхардахгүй тийм юу орч. Яг тэр давхардна гэдгээс одоо чи битгий цээл. За юу. Урсгаа хэлж байгаа үгэндээ бол цээрлэхээ хэрэг байхгүй. Харин зохиогоо хэлж байгаа үгэндээ бол хэлж бол яа давхардуулахгүй байхын төлөө байх хэрэгтэй. Тэгтээ чи одоо шавнар байна. Шавнарыг чи одоо тийм юм битгий давхардуулж хэлгэж шаардаж болохгүй. Яагаад вэ? Тэр чинь юу ч мэдээгүй одоо дөгж эхлээд ургаж байгаа нэг. Тийм учраас тэрүүнийг эхлээд хийх хачих юм бол тэгээд сүлдээ сонирхол нь буурчин шүү дээ. Ерөөлийг бол одоо ингээд эхлээл дунд хэсэг төгсгөл гэдэг ингээ хайрцаглаж хийж болно. Ерөөлийг хайрцаглана. За хайрцагын дундаа нэмэлт одоо санаанаас ороод ирэх үгнүүд байгаа шүү дээ. Одоо чиний үед бол яг тийм л байгаа. Ингээ харахад одоо энэний оролцоолоо хэлээд тийгээд нэг мөр тийм дараа нь 3 мөрөнд ороод ирнэ. Тэн дээр л хуваар алдаж магадгүй. Тэн дээр л хийчих ёстой. Хуваар алдна гэдэг чинь тэнд байгаа юм шүү юм байхгүй. Ерөөлийн агуулга нь Монгол түмний аж байдал, ажил хөдөлмөрийн онцлогтой нягт уялдсан байдаг. Ерөөл хэлэхдээ эхлээд ерөөл хэлэх болсон учир шалтгааныг гаргаж дараагаар нь ерөөж байгаа үйл явдал, гэр хогшил, мал хөрөнгийг бодит байдлаар магтан сайшаагаад төгсгөлд нь ирээдүйг зөгнөн ерөөх хүсэл санаагаа илэрхийлэн гаргадаг. За өдөр тайдааны аргая. Хүнд ирсэн болов? Тийм сайхан байхад хүн дээрээс одоо энэ сайхан ногоо идэж байгаа юм чинь. Хаа шурд ноо сарван. Хорцоо. За.
сайн тусч байна уу? Сайн тусч байна. Дарга сайхан тусч байна уу? Оо, сайн тусч байна. За, ийм сайхан бэлэг тэмдэглэлтэй хүн ирж байгаад нэг малдаа нэг өрөөл айлтгуулъя. Валентин Имдашны минь тохиолдсон Бадрангуй сайн өдрөж баян сайхан сөргийнхэн ашиг шимийн ашиглаж ирсэн ардын уламжтай ёс заншилдаан дээжилсэн билүүцэн хурц ажилтай бэлдсэн олон савнуудтай бичээд яваа томон сөргийнхэн дундаас нь хонин сөргийнхэн усыг нь харгаж байгаагийг чинь баяр ёслолын үйл ажиллагаанд чинь ирсэндээ бэлэгшэн талархаж байна. Ариун сүргэн налдан бичсэн алдарт малчин та үгдийн маань амьдрал ах үе дэгжин хөгжиж ариун цагаан өргөн чин жаргал цангал хосолсон жахва сүрэн нэмэгдэсээр 60 жилдан алдартай буурал дээцийнхээ буян сүргийг нь өсгөн үржүүлээд харгагдж байгаа хон чин түн бумаараа үржиж харгаж байгаа нас чин тоон тоонороо аривжин дэлгэрж байгаа болтгоо. Өрөөл бадар шиг тэр өрөөл. Ёроолыг судлаачид эртний хүй нэгдлийн үеийн хүмүүс хөхрөгч Тэнгэрийг хүнчлэн ойлгож Тэнгэр хангаа байгаль дэлхийгээс хишиг ордсон гуйлтын хөгжим боловсрсон хэлбэр гэж үзэх нь буй. За хүн төрлөختөн гэдэг амтэн чи хичнээн ухаантай хичнээн их сайхан юутай чиглэлээ гэсэн эцсийн эсэт бид нар чинь одоо газар тэнгэрийн улс амт юм оо. Ийм учраас аваагаан тахина гэдэг чинь бол аваа хайрхнаа тахиж аргадан тэнгэр тусаан аргадан тахилдэж өргөнө гэдэг чинь бол бүр Чингисийн үеэс эхэлсэн ийм сайхан жаншил юм. Энэ бол Монголын жинхэнэ жаншил мөн гэж үзэж байгаа. Учраас одоо бид нар одоо үеийг хүртэл хэдэн зуун жилийн хэдэн үеийг өнгөртөл одоо аваагаан тахиж ирсэн ийм сайхан юм бол Монголын нэг сайхан жаншил нэг байгаа. Эзэн Чингисийн шүтлэгтэй мөнх тэнгэрийнхээ хүчин дорднүүдээ хадгалсан гихтэл хийхээ өрсөн дээрх элбэг тансаг амьдралтай Монгол улсын нэнхэн хэсэг газар арцвог догрвон сайхан ахрумсаа дэлгэр хангай хацвчээлстэй улаан цавхан цохоо гэсэн 10 хэдэн уулаараа хүрээлэгдсэн асруудам нутаг бичээрэмэн агаар тэнгэр газар дэлхийхэн ивэлэр орсон бороо гарсан ногооны чин шимээр адуу маллан аривжин үржиж ард түмэн ямгалан тайван жарган байдгийн учир өнөөдрийн нөлзий төвшин сайхан өдөөрөө өвгдөөсийнхэн шүтэд тахиж ирсэн өндөр сайхан хайрхныхан оройдоор хүрэлцэн ирээ. За тэгэхээр аваа тахина гэдэг чи юу хэлж байгаа юм гэхээр хормос тэнгэрийн аргадаж үйж бороо оруулах. Газар дэлхийг аргадаж үйж ногоо гаргах. Гаргаад тэгээ тэр хоёрын завсар хойж байгаа хүн мал за хорхой шавж хүртэлдээ сайхан унталж амьдрахын тийм лимиг бодолт жил аваад гэдэг ийм жаншил байгаа юм шүү дээ. Аривын их хорын ууд нагаар тэнгэртэй хорж бороо болон орж хайрал 10 хэдэн уулын минь лусын эзэд нуудуудандаа морилж ирж хайрал ард түмэн олны минь аж амьдралд нь гайгарлахгүй гар цохирлгүй айхаа юулгүй амгалан тайван байж ариун хурны бууж амт тургамал дэлгэр чалтан нар нээж адуу малын үржиж амьтай бүхнээ тэтгэж хайрлаа гэж агуу их мөнх тэнгэрийнхээ хүчин дор мөргөж залбирчлээ. Дөршний гэрэлтүүлсэн нар сар хоёр мөнөргөн удам бэлчээртэй өндөр уул хайрхад мөн өвгдийн үеэс шитэнтэй үлзий төвчин нутаг мөн өнөд мөнхөд уншиж зуншиж хөхмөнгөн тэнгэр аавын минь хөрсталтан дэлхий ээжийн минь арга бэлэг номын ёсоороо зогсож ус чиг нь цаг цагтаа бууж ургамал ногоон цагийн цагтаа дэлгэрч өвөлдөө уншиж хавартаан дэлгэрч зундаан цэцгэлж намартаан налайж хорсож yon худал хов шивийг усдгаж адуу малыг арвитгаж адвуугийн хэрвэлж үлзий үеийн хэсгэн ирүүл хайрлаа гэж их алтан дэлхийдэн эцэгдээ тэнгэртэн дэмбэрэлтэй өрөөлөн дээш нь дэвшүүлмэр жайлтгая. Зөкшө би уяндар шандаар чадварыг. Тэгээ тэгэргээ яваад шандаар очиж модны шанг ариулж ачичаа сайхан өрөөчөөд модсрүүлэхээр сайхан үгүйчээд би сүүгээ өргөнөө тусхан гаанаа юм гэдэг. Та нар ч гэсэн шандаар чихцгаа ханаа. За
Болчихсон уу? Хоппа хөлсөй чимсчихэл орж. Зан үйл ёслол хүндэтгэлийн зориулттай бөгөөд ард зуны амьдрал ах үед аз жаргал сайн сайхны бэлэгдсэн агуулга бүхий уран шүлэглэл болох ёроол нь хүмүүсийн сэтгэл зүйд ямагт өөр нөлөөлдөг аман зохиолын онцлог төрөл юм. За, актортон байна уу? Акцайхан сайсан уу? Сайхан зурч байна уу? Сайхан зунжиж байна. За, уяа явдаг хурдан сайхан уу. Энэ өдөр хиймэр дундаатай оргойгоо маань хүрэлцэн ирж их насны морь минь үдэж гаргаж уралдахад одоо ингээд бэлэн бол ахаараа нэг сайхан ерөө байлдуулаа тэгээд морион гаргая да. Да. Зэ урт уяа сонгууд яраж өнгөн хурдан хөлгүүд нь нунтаа сариуналж удамт Монголын уяачид магнайд өрн баяртай хөөгтийн шингэн хоолойгоор гин гаацанганд хүм бүхний сэтгэл баяр хөөрөөр салгиж хүлэг мөрдийн нуралдаан ээлж дараалал явагдаж зүглээ тарсан зүгээс л босоо улаан тоостой зүс-зүсний хурдан хөлгүүд нь бороо мөндөр чиг шааган байна. Халт Монгол орнодоо хүн болон төрөж хархан багнаснаас адуу сүргэн дээдлэж мэдээ орсон цагаас хүлэг мөрдөн унаж мэрэгд дээдсийн ухааныг өвлөж эзэмсэж авсан хурц сэргэлэн ухаантай хурдыг таньдаг уяас таяага хаяандагсан анхны уяачтаасан эхлээд агуу Монгол орны хаан алдарт манлай тод манлай уяа цолыг хүртдэг эрхэм хүндэт уяачд та нөхдийн сойсон гармагай хурдан хүлэг мөрдүүд гараан дээрээ сэргэхтэн газрын тоос босод тэнгэр тийшээ угуулзаран ган ширмэн туурайнд чулуу харшиж гал маналзан харавсан чухны чулуу шиг хайрга дайрга шунхий чарцах шонхрын жигүүр шиг эмээлийн гөлөм далавчлан харанхуй улаан тоосонд нь харагдах үзэгдэх юмгүй бол ширүүн зоотой хүлэг мөрдүүд шидсэн чулуу шиг эргэхэд нь сайхан ээжүүдийн залбиралтай цагаан сүүний цацалтай морьтой Монголын үрсүү тулдаан морин дээрээ тогтож яваа балчир жаахан үрсүүдийг багтахгүй байхын аргагүй харсан хүний сэтгэл хайрлахгүй байж чадахгүй. Яруу алдар турдан хүлгүүд нь явдалдандаа цоврохад олон хурднуудын дундаас онцгой хурдууд нь жигдэрхэд өмнөө яваа мордыг гүйцэд төрүүлэхийн төлөө хүний бодлоор сэтгэж хүчээр шохтон хурдалцгааж байгаа хүлэг морьдан харсан хүн бүхний сэтгэл байгаа үеиндээ багтаж ядан уулзаж баярын сэнхэр нулимс байн мэлмэрхэн адуу малдан хайртай ард Монгол хүний алтан дэлхий товархан ариун сайхан ёс байна. Эрхэм хүндэт уяачдын сойсон энэ сайхан хүлгүүд нь найр уулганд уягдаж наадан болгон төрүүлж алтан амсарт мөнгөн ундагт айргаар мэлалгаж асар улбаны үүдэн дээр рамаан татвал цодоон дуудуулж төмний маллаа төрүүлэн ирж байхын өлзийт бэлгийн өрөөлийг өргөн барьж дэвшүүлье. Сайхан дагж ирж шэнмэр за уяа сайхан тэгж таарсан байх ёстой доо гэж за уяаттай носоогоо за яаж сэж үйсэн юм тэн чинь ингээл уяа хэлээд өгöd тэгэл тэдний хооронд нь одоо найруулна та нар шиг найруулах гэж байдаг тэгээд найруулаад түүнийг эвклүүлээд тэгэл өсгөө толгой холбоол тэгэл бэлэгтэй болгоод явуучих тэгээ өрөөл болчихсон ийм л их байгаа архит алтан гадус дотон тэндэг аман говэмгэ мандаллавасан өчөкчөсөн ирэнжили аны хойр сэнгэл надамын хурдан мордын аргын тавууд хурдул жирсэн атна хурдан хөлөг мордын алдар соллын дуудучэлвэл Аммур тадурун аллагнуд таваттам тавдин урулта бэлгийн сахан ушуута үзэг
Zumbunciktan onları sargı kamurta ulgren şitte tortan atne. Kurban avan eylesin hortan atne şincega kolu jersin. Hartı şurdundan uygu atık hayrone matasını varın kivatık. Harığın otun tongoluk atık. Edgar hortan hallık otun hangın harkın kokutta. Ningin sakan takımta armuk kurtun hıdıguda. Ерөөлчин болохтойгоо зэрэг дандаа нөгөө зан үйл уламжилт ёс. Дээр үеийн маш их түүхэн холбогдолтой юм их орж байгаа шүү. тэгнэ. Тийм ээ. Тэгвэл Гэтэл одоогийн залуучууд маань тэрнийг мэдэхгүй шүү. Уламжилт ёс чинь бас мэдэхгүй. Голзуу нөгөө интернет компьютерны нэрийн үеийн дагаа зэтгэхгүй нөгчсөн байд. тэгэлэр тэр чинь яг эднэр мэдэхгүй хүүхдүүд мэдэхгүй шүү дээ зан шилээ мэдэхгүй. Тэгтээ наан дэвскрийн хийж илвэ. Ухааны одоо орчин үеийнхаа ерөөл юм орчин үедээ юм ерөөхөр юмнууд ихэлвэ шүү дээ. Тэрийг ерөөл гэж илвэ тэгтэл чинь за тагшин зөвхөрөөд ирсэн байж байтал өнөө зан үйл юмсан мэдээ дэрнэ. Тэн дээр нь л яхан дэм өгөх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд нэг хүүхдүүд чинь гадаад одоо ялгахан байж тэгэхээр одоо зан үйл сайхан юмнуудаа хэлж ядах хүүхдүүд байна. Хавархан байна гэж би бодоод байгаа. Нүүдэрчин монголчууд эртнээс үгийн эд чадал их гэж амны бэлгээс аштын бэлэг хэмээн өрөөл бэлэгдлийн үгийг хүндлэн дээдлж ирсэн бөгөөд аливаа ажил үйл баяр ёслол зан үйлийг ерөөлөөр эхлүүлдэг уламжлалтай. Эсгийн ноос савах, ан авлах, аянчин тээг зэрэг ажил хөдөлмөртэй холбогдсон зан үйл тусвар ерөөл бэлэгдлийн үг байдал зэрэгцээ шинэ гэр байх. Хүүхдийн дай хүргээх, аливаа найр ёслол, ялангуяа хормын цуврал ёслол хэдэн 10 ерөөл хэлдэг уламжлалтай. Хөдөөний малчин ардууд ч одоо өнөөдөр унгаавын гэдэг гадуур ойр хавлстууд зарлчихна. Тэгээд дугаан хораагаад тэр өдрөө сая өдрөө хавийн улсууд уургач нар ногтолдог залуучууд энэ төр цугдараа тэгээд унгаа үйдэг. Олон гадуутай байхын олон удаа унгаан үеж үүрсэн хийж байхын тухай бэлэгтэй хэлүүлэхийн тулд үүрсний ерөөл гэж байгаа юм. Зээ хөхмөн дэнгэрийн агаар төвөн цагаан үүдэн хөшгөлн жигдэрч үрхээд өндөр уулын орой дөрөнөд удаан тогтож өргөн их талайгаа сусчийг татаж гамтайлан орсон гайхамшигтай сайхан хорын чигээр алич амтэн 10 хуруу тэгч яргаж атар азрын цэцэг мэтэргээ 15-ны сар мэт тонголог ахтуусад нь өнөр өссөн адуу мал сүрэг нарбай ууданы өрмөт аривчин дэлгэрчсэн алдартай найха адуу сүргэн бариж эрг цагаан үсэг жамтад үсэн гаргахын цаг талтан өлгийн нутгийн ханаалрахстайгийн шилэж Тонголог усны урсгалтай туйлын сайхан бэлчээртэй өндөр сайхан дэнжидээр өргөө цагаан гэрэн бариж өргөн сайхан талбай дээр өнөрөтгөн адуун сүргэн хурааж холон чихтэй мэт толон унгуудаан хурцядаж уургалаад өөрийн авьяас мэдж байгаа юм. Өнөөдрийнхөө хэлснийг бол маргаашин давтаж хэлэхгүй байх. Тэр хүний өөрийн авьяас мэдэн шүү дээ. Тэгтээ харин нэг өдөр нэг үйлдэж байгаа айлд 2-3 айлд ухаан 2 айлд өнөөдөр унаг уйлаа гэж үзье. Тэгвэл нэгийг нэвэчээд урт сайхан хэлчихэд нэгийг богинохон хэлэх юм бол тэр айлыг 2 айлыг хооронд нь ялгах гэж байгаа шиг болчиход байгаа. Би залуудаа нэг тийм зөөхөн юм үзэж байсан. Манай тэнд нэг 2 айл унаг уйсан нэг өдөр. Тэгээд нэг айлд нь би нэг шүүс тавьдаг шүү дээ. Тэрийг зааж хийсэн зандан тавшинд зайчлан өрөөдгээд ингээд хэлчихсэн юм. Тэгээд дараа нь айлд очсон чинь энэ гадарнд одоо хөнгөн цагаан гадар ш. Тэ төмпөндөө чад ууцаан тавьсан байгаа. Тэгэхээр би санаанд өгөө хөнгөн маягийн мөнгөн цагаан төмпөндөө шүүсaaгаар иймэрхүү юм хэлсэн чинь
өнтөр хөнгөн цагаан газар тийсэн айлны бол арай дутмаг айл байх юм уу та. Цаада тавчин тийсэн айл гэдэг нь сайнаар хэлээ муугаар хэлээ гэж. Ингэж яриагаад чдэг ба. Араа түмэн гэдэг чи ёстой мондог шүүмжлэгч нар байдаг байхгүй. Дэлхийг үргэсэн малтай дээвэр үргэсэн идэ талбай сайхан зун намар 5 хус шуумалаан тал дүүрэн бэлтээ тарга айрган ховин дүүрэн сэгнүүлэд тамсагсан идээгэн тавг дүүрэн өрөөд гадаадалайгаа сүрээд ирсэн галбарваасан модны навчигэд гамбол чуутай ханжаад ирсэн дугуй эвэртэй дугуйс үлтэй талман цагаан хоньян барьж мөнгө төрийнхөө ёстой хар хүнээр нүүсэн ихтэй мөнгөн толттой ган төмөртэй гайхамшигтай сайхан ил дээр нь гаалгаад хайв ширмэн тогоонд хайч утга хөргөлгүй болгож зааж хийсэн зандан төвчөндөө зайчилж өрөөд амьд ёсоор нагуулан талбсан шөөс хоргон хоньны ноосыг хуруу зузаанзуулж иргэн хоньны ноосыг илүү зузаанзуулж төлгөн хоньны ноосыг төө зузаанзуулсан шин цагаан эсгийгэн дэлгээ ширээ ванданга огсорго тавь шилгангар хондгонуудаа жигдрүүлэн өрж хүний сайныг гэртээ суулгаж хөлгийн сайныг шондоон жагсаалгаад агар зандан хувиндан ачтай сүргийнхээ ариун сайхан сүг арун хурууныхаа дэмээр асгаруулан саасан айргийнхаа дэжийг урт сайхан уургандаа дамжилж оюун цойроо хоолойтой уранган нуруутай таниллахад үгээрэн тэнгэр дэлхийдээ дээж болгож орон нутагтаа тахил болгож 981 нүхтэй цацлаараа цацуулан байгаа энэ айлын маань бан сүргэн төдлөгүй төм хүрт саарлгүй сая хүрт үр хүүхдээрээ өнөр баян үрэмэр дорон хурдан баян дайраад ирэхэд 70 метр дандаа буян өргөлдөж буцаад ирэхэд булаг метр буян хишгэндэл гэрч байхын өлзий төлгөө өрөөлийг өргөн барьж дэвшүүлье. За соо тань сандалдар энд соо. За та их наадмд яваад иргүү яавь. Оо тэглээ. За хүмөр онцсан. Хэтэдэхгүй. Гайгуурсэ. Мөрнөөсөө чөөгөө үтэн чинь. Яагаад энэ төр ялбарсан. За миний хүчин тэгээ маргааш одоо сумын 90 жил боллоо шүү дээ. За сумын 90 жилд миний хүү юу хийх вэ? Наадмын нээлтээр еврож эхлүүл. Хаана евро гэсэн? Наадмын талбай дээр евро гэсэн. Зүйтэй. Нээлтэн дээр үү? Тий. За. Бэлдчихсэн үү? Бэлдчихсэн. Зүйтэй. Тэгэхээр миний хүү чинь аймаг уралдаанд ороод ирлээ. Тэгээс хэд хоёр дугаар. За тийм одоо юу багшийн одоо юу яаж юу 60 хэд онд улсын бод 2 дугаар байранд орчод ирж ийсэн. Чи аймагт яваад 2 дугаар байранд орчод ирлээ. Энд чинь одоо багштайгаа адилхан гэсэн үг шүү дээ. 2 дугаар байранд ороод аюул адилхан байгаа гэсэн үг. Тэр шалгалт улсууд багш нар хэлж байна надад. Хадаг муу ирж байна. 2 суугаан хавчиж ирж байна. Тэгэхээр хадгийг нэг өнгөж ирдэг. 2 суугаан тэнэгэр хаахан урт барих хэрэгтэй. Тэгтээ хадгийг бол сэгсэгч болох. Ингээд сэгсэгч болохгүй шүү. За юу. За би чамд хадаг барих нэгээс эмгээ хадаг барихгүй. За энд хадаггүй. За миний хөтөнд чадах шүү. Би чамд заагаад байна. За ярууд өгөөгээд инкээр ерөөл гэхэд инкээр барьштай хүн. За тэгээ барь. За тэгчихэд зүйтэй. Ингэж барьчаад тэгээ ерөөл хэлнэ. Тэгтээ ерөөл хэлж байгаа дундаа хоёроо ингэж хадгаас өгсөж болохгүй шүү. За юу. Тэрийг гоцсон гараарай. За ийм л хадаг барилт бол 2 суул хамгийн
тэнгэр байвал хатдаг чин чидэлгэр бай чиний бие хараач чинь сайхан дэлгэр харагдаж шүү. За ингэж ойлгох. За ойлгох юм уу? Ойлгосон. За зүйтэй. Одоо дараа ерөөхдөө тэгж байлаарай. Миний хөлдөө ваксасаа суух зөвлөгөө авах юм байна уу? Би юу маргааш нээлтэн дээр Өмнө Говь аймгийн эрүүл оншил болох уу гшаа? Болдгүй дээ. Болдгүй яах вэ чинь. За одоо би тэнд нэг шалгуулах уу? За тэг. За тэгвэл энд зогсож байгаад би чамд хаддаг өрхийг амт яадаг. За чи хаддаг өрж байгаад тэгээ тэр ирээдээ хийж. Маргаашийнхаа хэлхийг л хэлчих. Зээх өргөн Монгол орны минь Өмнө Долын аймаг өссөн нэрн бидний минь Өмнө Говь аймаг далай шаргалгаа далан задгаа тодтой даяарл нороо жаргалтай алтан үлгэн нутагтай 14 сумтай 14 сумдан айлтлороо жаргалтай ардалны минь дундаа улсын гай жижигч урлагийн гай өсдгөлтөө соёлын тэргүүний ажилтан социалист хөдөлмөрийн баатарууд адаргаяад ажиллаж аврах цултан амжилт хүчтэй олон мөгч үнэтэй олон гай төрөн гарсаар байгаа түүхийн өнөө хуучтай үлээ галбын говьтай өдөөсөн ганган улаан дэмэтэй халахтай яралдарсан ханы хүрэн дэмэтэй хаач гисэн алдартай ханагар удам нутагтай өвлөг гэдний амьдардаг Өмнө Говь аймаг минь тэнгэр өргөн бүгдээрээ баяр хүргэе. Арва жилэл наадмаа энэ наадмдаа бэцгээ яваагүй байвал таарлсан бүгдэл нээж байна даа. Наадмаа хавьд ажиллагааг эхэлдэв. Их хон баярын нээлтийн ажиллагаа явагдаж их нас сурдууд нь гараан дарахтаан захиж төв усрын үүдэн дээр төрийн төв мандаж түмэн олон наадамчид талбай дээр сууларан барилдах олон бөхчүүд нь зодог шуудаг ангам өссөгөөж уралдах хурдан гүлгүүд нь уяа сандан жигдрэнхэн байгаа. Энэ наадмын нээлт байна их наадмын эхлэл байна. Эрхэмэргэн хараач сур хараач тэр яаж ямар нумаараа яаж харуулж байгаа яаж харж байгаа яаж сураа онох гэж байгааг хэлэн тэр чин дордорно. Даргай номны хөвчий дуграг болтон татж гэж мэрэгэн цагаан суман эрхийн хүчээр татж гэх мэтэр тэр үйл ажиллагаа гэнэ. За мөр бол тэгэл мөр тэр урдмөр нахаан тухай хэлэн. Бүхэн болохоор тэр хүчит бүхэн олон түмэн наадамчтай хан мөнөрөж барилдаж яваад тэгэл засуулын одоо тэр барилгүй байж хууцаа вараунтлаар ч тонгороо заагаад засуулууд бүхтэй сануулаад явж байгаа. Тэдний хэлчихлээр тэгэл тэр гурвын чинь тэгэл хэлчихэж байгаа юм шиг. Хамгийн гол нь ажиглалт. Тэгээ ажиглалтаа сайхан найруулаад бөөгнүүлээд тэгээ түүнийг авилуулээд тэгээ түүнийг хэлэх нь ийм л учиртай юм. Алтан үлгэн нутагтай 14 сумтай 14 сумдан айлтлороо жаргалтай ардалны минь дундаа улсын жижигчин урлагийн гай сэтгэлтэн соёлын тэргүүний ажилтан социалист хөдөлмөрийн баатарууд адаргаяатай ажиллаж аврагцалтай амжилт хүчтэй олон мөгч үнэтэй олон гай төрөн гарсаар байгаа түүхийн өнөө хуучтай үлээ галбын говьтой өдөөсөн ганган улаан дэмэтэй халахтай яралдарсан ханы хүрэн дэмэтэй хаач гисэн алдартай ханагар удам нутагтай өвлөг гэдний амьдардаг Өмнө Говь аймаг минь тэнгэр өргөн мэлчиг дэм зүргийн даагаар тэнгэр Монгол орноо тэргүүн барин жижигдэг аймаг. Өөрийгөө сайхан өрөөлөж үтээ Эцэгтерийн захижсэн зөвлөсөн нэг бол миний саавсан байна. Хатаг өрхий тухай. За дахиад сайхан өрөөлөж. За баяртай сайхан наадаарай. Ерөөлч миний хувьд бол яг нутаг хангайгаан яаж сайхан үгээр хэлж ирэх вэ гэсэн бодол бол надад байна. Ямар сайхан хэлдэг шавь нартай болох юм билээ гэж бодно.
Зэ алдарт Монгол улсын минь алтан говь нутагтаа өмнө говь аймгийн Мандаловоос үүсэж анхан байгуулагдсан үнэн мөний түүхээс нь өчүүхэн хэдхэн өгүүлбэрээр өгүүлж эхэлж хэдий. Хөвсгөл Монголд мандаж хуучин засгийг халаа тошуу тамгын газруудыг хувиргаж өгчиж эхлэхэд түүхийн алтан хуудсанд Багтаа уулын аймаг түүний харьяанд байсан Дэлгэр хангай уулын хошуунаас өрөх тасран гарч өөрийн галдыг асаагаад өмнө говь аймгийн Мандаловоос болсных нь 90 жилийн энэ жил тохиож Их Монгол орныхан энэ сайхан улирлын энэ сайхан өдөр энэ сумын нэртэй эгнэгтэр нь холбоотой Эргэн бод докторсон житай эрхэм хүндэт хүмүүс нь болоод Мандаловоос сумын уугуул суугуул иргэдэн Мандаловоос суманда уртвайг нь хугацаагаар ажиллаж амьдарч байхсад нь Өргөн Монгол орныхан өнцөг болон бүрээс хуран цугларч ирсэн олон түмэн таанах хөтөө